Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Гутлын улсанд нойтон шавар наалдаж, өвлийн цас гудамны ирэмгээр ус болон орсож, өндөр барилгуудын дундаас нар илүү зоригтой мандаж, саарл хотын ханнууд дулаан хөнгөөр амьсгалж эхэлжээ. Яарсан хүмүүсийн алхаанд үл мэдэг өөрчлөлт орж, өвөлчин чимээгүй явсан хардснууд гинэтхэн гэрэл орсон мэт салхи хүртэл дулаан хэлжээр үлээж хүйтэн цаг өнгөрч байна гэж хот даяар шивнэн. Empty streets whisper. Ирж буй цаг гэгээлэг өдрөөр хүний зүрхний гүнд дулаан галаасааж, удахгүй уран дулаан цаг ирж хотын гудам бүрт нар инээд амьдрал гурав зэрэг дэлгэрхнэ. Та бүхэнд өнөөдөр төрсөн өдрийн тохиолж буй баяр маа охиндоо хайр тэжээс нь хүргүүлж буй мэдлэгийг уламжлахад бэлэн болоод байна. Та бүхэнтэй хамт батгах байна. I trace your memory through time. Хайртай охин минь. Хүн амьдралдаа олон зүйлийг мартдаг байх. Харин их хүн нэг зүйлийг хизээж мартдаггүй юм байна. Тэр бол үр хүүхдүүд нь энэ хорвоод анх мэндэлсэн тэр мөч. Чимэн төрсөн тэр өдөр миний амьдралд дахин нэг шин нар мандсан мэт санагдчихлээ. Охин нүрс минь ээждээ ирсэн тэр агшин үгээр хэлхийн аргагүй гайхамшигтай мэдрэмж байсан. Тэр мөчөөс хойш миний амьдралын утга учир баяр баясгал бүх гэрэлгээгээ чамтай хамт дахин тодорчулээ. Чимэн төрөхдөө хэмжээлшгүй чангаар уйлжүүлээ. Яг л би ирлээ гэж энэ хорвоод мэдэгдэж байгаа юм шиг. Харин аавч нь хажуунаас сандрагсантаа гараад гүйчгчвлээ. Одоо бодоход инээд хүрмээр халуун дулаанд дурсан. Чамд баярмаа гэдэг нэрийг аавч нь өгсөн. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртөө давхацсан энэ өдөр миний охин амьдралдаа өргөлж баяр баясгалантай яваараа гэсэн ёроолыг тээж энэ нэрийг өгсөн юм. Чич нэр шиг гэртээ инээдгөөр баяр баясгал дулаан гэрэл авчирсан да охин минь. Багада чи үнэхээр өхөөртөн байсан гэж тэр үеийн дурсамжийг эргэн санахад 3 настайгаас эмч болон тоглож байсан охин минь. Бамбруучнуудад ойруулан суучгаад өдөржин эмчилгээ хийж ус тарьж тоглох ажлаа. Чамаг тэгж тоглож сохыг харах бүрд ээжийнхэн зүрх дүүрж инээмсэглэл өөрөө ирэхгүй тодордог байлаа охин минь. Чи анх ааваа гэж хэлд орсон. 8 сартаа маамуу дуурайж дуулна. 3 сартаа алхаж эхэлсэн юм байна. Тэгэд бас өөё гэж хэлээд бүхнийг өөрөө хийж үзэх гэж зүтгэн гэж. Чаах мөртлөө их зоригтой, их сониуч охин байсан та. Чиний зан чанарын хамгийн сайхан зүйл бол өөртөө итгэлтэй. Зорьсон зорилготой хүрэхийн төлөө шантралгүй хичээдэг чанар. Харин чиний минь сэтгэл бол дөлгөөн, даруухан, ээлдэг, бас бусдад туслахтаа үргэлж бэлэн байдаг чи тийм л охин. Өнөөдөр чи өөрийн мэргэжилтэд дуртай, амьдралаа өөрийн гараар бүтээж яваа бүсгүй болжээ. Чамайг сайн хань, сайн ээж, айл гэрийн түшиг болсон эзэгтэй болсныг харах бүрд ээжийнхэн зүрх бархлаар дүүрдэг. Бидний хамтдаа өнгөрүүлсэн мөчүүдийг эргэн санахад охидтойгоо инээлтэн суусан өчүүд, нэг ширээний ард цугласан тэр энгийн надлаа, хамгийн үнцэнтэй агшнууд, энэ бүхэн миний амьдралын хамгийн нандин дурсамжууд болно үлдэж. Хайрт охтууд минь, ээж нь та нарт нэг зүйлийг өргөлж хэлхийг хүсдэг. Та нар бол надад бурхнаас илгээсэн хамгийн том аз жаргал. Миний амьдралын хамгийн үнэт баялаг. Ээж нь та нарыгаа үргэлж хайрлаж, үргэлж дэмжиж, үргэлж залбирч явдаг. Амьдралд баяр баясгалж ирнэ, сорилдож ирнэ. Тийм үед уужуу тайван байж, аливааг олон талаас нь бодож, ухаалаг шийдвэр гаргаж яваарай. Сайхан сэтгэлтэй бай. Бусдыг хайрладаг хүн бай. Шудраг зоригтой, өөртөө итгэлтэй хүн байхраа. Тэгвэл амьдрал чамайг хизээж ганцаарн гэж орхихгүй. Хизээ нэг өдөр энэ загтлыг дахин сонсохдоо ганц зүйлийг санаж яваарай. Ээж нь охтынхоо дэргэд үргэлж цог байдаг гэдгийг. Та нар миний амьдралын үргэлжлэл, миний зүрхний хамгийн эрхэм нандин хэсэг. Миний охин эрүүл их байж, аз жаргалтай амьдарч хаанч явсан
Сайхан сэтгэлээр хүмүүсийн амьдралд жижигхэн ч гэсэн гэрэл асааж яваарай. Ээж нөхдөөдөө үргэлж хайрлана. Хайрт охин минь, хайрт баяр маа минь. Чамдаа төрсөн өдрийн баярын мэнд дэвшүүлье. Хайрт ээжээс. Баярлалаа та бүхэндээ. Хүний амьдралын эргэхийн орчлонд хүйтэн хорвоогд булаацуулдаг ганц нар бий. Хөх тэнгэрээс ч илүү нөмөртэй хүний орчлонгийн тэр нар нь ээж үлээ. Харанхуй шүн оройгоо өгсөл нь хүүхдийнхээ амьсгалыг чагнаж хэвддэг. Харин өглөөний нэмсэглээд хамгийн жаргалтай хүн шиг алгадаг. Өөртөө үлдээх жаргалаа өрөөлд тарааж сурсан сэтгэл. Урд зүрхээ урагдтал хайрладаг өршөөлт бурхан шиг хүн бол ээж үлээ. Өлсгөд минь цадтлаа эдсэн гэж худлаа хэлнэ. Өвдгөд минь өөрөө өвдсөн мэд шаналдаг. Өндийхөд минь алга ташин баярлдаг. Өндөр төрхийг минь дуугүйхэн залбирдаг. Цаг хугацаа урссаар цагаан үсэн салхинд намирч эхлэхэд цаанаал нэг гониг төрдгөн цагийн нэрхэнд бид томорсны шинж ажээ. Хүний амьдралын эргэхийн орчлонд хичнээн нэг хайртай учрлаач хизээч гүйцэхгүй нэгэн хайр бий. Хэвлэдэд ээж сэтгэлдээ мөнхөлсөн эхийн хайр билээ. Өнөөдөр төрсөн өдрийн тохиож буй баяр маа танд хайрт ээжээс нь хүргүүлсэн мэдчилгээг уламжлалаа. Зөөлөн сэтгэлтэн дэлгэрч, зөв үйлстэй наривжиж, заяа буянтан тэгшэрч, заяас нь замтай гэгээн байг. Энд нь итгэлтэй, нэмжин сэтгэлтэй, эрхэмсэг даруй энэ орчлонг гэрэлтүүлж аваарай. Тавтай хамт батгахлаа. I cannot reach by hand. Whispers carry what words can't stand.